Баруун бүсийн онцгой байдлын газруудын Галтүнгэр унтраах аврах ангийн салааны цэцэрлэгч галунтраах автомашины жолооч нарын сургалтыг бол бүсийн хэмжээнд бол анх удаага бол зохион байгуулж байгаагаар бол онцлог байна. За энэ сургалтын зорилго болохоор албан агчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх болон харилцан туршлага судалж байгаагаар бол онцлог байна. За сургалтын эхэнд бол бид хөтөлбөртөө бол нэмэлт өөрчлөлт оруулан аймгийн хувь хүний хөгжлийн институтээс сургагч багш гантгоогоор бол хувь хүний харилцаа, хандлагын чиглэлээр болон сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг бол албан агчдаа өгөөд албан агчдаа идэвхжүүлснээр бол энэ сургалтын бол гол онцлог болж байна. За бүсийн хэмжээний сургалт бол 4-р сарын 18-19-ны өдрүүд бол үргэлжлэн 4-р 18-ны өдөр болохоор онлайн болон танхимын сургалтууд үргэлжлээд маргааш хээрийн дадлах сургууль буюу тэгээд байр зүүн зурагтай хэрхэн ажиллах марш тактикийн бол дадлах сургуулиуд бол явагдаад дуусж байгаа. За 2 дугаар үеишт нь болохоор 2019 оны 10 дугаар сард бол зохион байгуулагдахаар бол төлөвлөгдсөн байж байгаа. Ер нь бол анх удаага бүсийн хэмжээнд бол зохион байгуулагдж байгаагаар бол илүү ажил бүгдэлтэй байна.